Улсын сайтай хамт олон Увс аймгийн Тариалан сумын Харьхраа багийн түүх 40 жилийн байрнаадыг шууд амжуулан хүргэж байна. Тэгэхээр бид бас эрхэм нэгэн хүнтэй уулзаад байна. Энэ Харьхраа багийн анхны бас орхиодчоор ажиллаж байсан хөрөлж өөн жүг хогтой уулзаад байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. За сайхан наадцаж байна уу? За тэгэхээр ах өөрийгөө сайхан танилцуулахгүй. Тэг ба та бас энэ Харьхраа багийн анхны бас орхиодчоор ажиллаж байсан гэж. Би одоо Увс аймгийн Харьхраа гинт хичээлээ аж ахуй гэж банк байгуулагдж байгаа. Цоон нэгдлэгч 1979 онд энд анхны ажилч нар орж. Тэ манай дарга Юнгэр ингээд бид нь бас нэг 16 оператор ч хойно төгсөж ирээд ингэж ажиллаж эхэлсэн юм аа. Оросд төгсөж ирээд ажилласан. Оросд төгсөж ирээд ажилласан. Анхны ажлын гараагаа эндээс эхэлсэн. Яг миний анхны ажлын гараагаа эндээс эхэлсэн гэж хэлж болно. Тэ. Хэд он хүртэл ажиллаа ер нь бас хийж үтээжээс ажлуудаа ирвэл. Юу энд үндсэндээ 79 оноос 89 он хүртэл ажилласан. Тэр та бүхний хийж хэрэгжүүлжсэн бас олон сайхан ажлууд байгаа ах тийм ээ. Мундаг байлгүй яг энэ ашиглагын хичээлээ аж ахуй чинь зарим нь энэ хойлууд гэж байсан. Тэр нөгөөх пергат машинаас зарим нь жилд 2 удаа ургас авч ирсэн ч түүх байгаа энд. Тий. Танай хамт олон хичнээн хамт олон хамтран зөөцгдөг хүмүүс байв тийм ээ. Бидэнд бол олон байсан. Сүүлд нэг олуулаа болсон. Тракторчид, комбайнчид тэгээд олон ажилчтай болоод бидний анх зүгээр усчуулагчаар ирсэн улсуудаа бид нь болоо. Тий. Тэгээд маш нүсэр ажлыг эхлүүлжсэн байна. Тэгэхээр хамт ажиллаж байсан хүмүүстэй бол энэ Харьхраа багийнхан баяр наадын сайхан мэдлэгээд шүү дээ. За энэ Харьхраа тижээлийн аж ахуй хамт олондоо энэ үеийн ад жаргал сайхан байгаасаа гэж хүсэе өрөө. Ажил нь өндөр байг. Баярлалаа. За баярлалаа.